Од гарагаас эхлээд атом, хагас атомын бөөм хүртэл манай гариг ертөнцийн бүтэц бүхлээрээ эдгээр тоонуудаар тодорхойлогддог. Эдгээр нь орчлон ертөнцийн тогтмол хэмжигдэхүүн тоон хэмжээнүүд юм. Шинжлэх ухаанчид эдгээр тоо тус бүр маш болгоомжтойгоор тохируулагдсан байна гэдгийг олж гайхширч байна. Тэрхүү тоон хэмжээс нь гайхширм нарийн амьдрал үүсгэх боломжийн хүрээ хязгаар байдаг. Хэрв эдгээр тоонуудын аль нэг нь хялгас тасрам өөрчлөлтөд орвол хаанч ямар нэгэн физикийн олон талт амьдрал оршин тогтнохгүй. Энд од гэж байхгүй, амьдрал гэж байхгүй, гариг гэж байхгүй, химийн урвал гэж байхгүй. Татах хүчний тухай бодоод үзье. Татах хүчин нь татах хүчний тогтмол хэмжигдэхүүнээр тодорхойлогддог. Хэрв энэ хэмжигдэхүүн нь нэгийг 10-60 зэрэгтэй хуваасантай тэнцвүүц хэмжээний өөрчлөлт гаргавал бидний хэн ч энд орших боломжгүй юм. Амьдрал ямархуу нарийн ирмэгдээр тогтож байдгийг ойлгохын тулд 10-60 зэрэгтэй тэнцвүүц олон хуваагдaltaй эргэдэг тохируулагч бай гэж бодъё. Тохируулга дээр хичнээн олон жижигхэн хуваагдлууд байгааг ойлгохын тулд үүнийг өөрийнхөө бие буй эсийн тоотой харьцуулж үзье. Эсвэл цаг хугацаа эхэлснээс хойш цогсон секундын тоотой харьцуулъя. Хэрв татах хүчний тогтмол хэмжигдэхүүн энэ тохируулга дээр буй нэг л хуваагдлын хэмжээгээр хөдөлсөн байсан бол ертөнц нэг бол маш өндөр хурдтайгаар задран тарж од бий болж чадахгүй бас амьдрал тогтох боломжгүй байсан. Эсвэл энэ нь хомигдсон алга болж яг л адил үр дүнд хүрэх байсан. Од гэж үгүй, гариг гэж үгүй, ам гэж үгүй. Мөн ертөнцийн тэлэлтийн үзүүлэлтийг харъя. Энэ нь космологийн тогтмол хэмжигдэхүүнээр хөдөлдөг. Энэ хэмжигдэхүүн нь нэгийг 10-ын 120 зэрэгээр хуваасантай тэнцвүүц хэмжээгээр өөр байсан бол ертөнц хэд хурдан эсвэл хэд удаан тэлэх байсан. Аль ч нөхцөлд нь ертөнцид амьдрал тогтох боломжгүй байсан. Өөр нэгэн жишээг бас харъя. Хэрв ертөнцийн эхлэлд масс болон энерги нэгийг 10-ын 10 зэргийн 123 зэрэгт хуваасантай тэнцвүүц нарийнаар зөв хуваарлагдаагүй байсан бол ертөнцид ямар ч амьдрал тогтох боломжгүй байсан. Үнэн дээр ертөнц физикийн олон талт амьдралыг тэтгэж чадаж байгаа нь эдгээр тоонууд тус тусдаа гайхамшигтайгаар хутганы ирэн дээр тогтож байгаа учраас юм. Физикчид хаашааж харсан нарийн тохируулгын жишээнүүдийг хардаг. Гайхалтай нь эдгээр тоонуудын хэмжээ маш нарийн тохируулагдаж амьдрал цэцэглэх боломжтой болгосон. Хэрв ертөнцийн онцгой хэмжигдэхүүнүүдийг хараад гайхахгүй нэгэн байгаа бол тэр хүн толгойгоо элсэнд зоосон нэгэн юм. Эдгээр хэмжигдэхүүнүүд нь гайхалтай бөгөөд боломжгүй юм. Энэ ер бусын үзэгдэлд өгөх хамгийн сайн тайлбар юу вэ? 3 тайлбар байгаа. ертөнц нарийн тохируулгатай байгаа нь зайлшгүй, эсвэл тохиолдол, эсвэл дизайны улмаас юм. Эдгээр тайлбаруудын хамгийн үнэмшилтэй нь аль нь вэ? Энэ тайлбараар бол ертөнц амьдралд итгэх ёстой. Эдгээр нарийн тохируулгууд нь өөрөөр байх боломжгүй. Гэхдээ энэ нь үнэмшилтэй юу? Амьдралд хориг тавих ертөнц байх боломжгүй гэж юу? Харин ч эсрэгээрээ ертөнц амьдрал устгах нь амьдрал үүсгэхээс хамаагүй өндөр боломжтой. Тогтмол хэмжигдэхүүн ба тоон хэмжээнүүд нь байгалийн хуулиар тодорхойлогдохгүй. Нарийн тохируулга нь зайлшгүй гэх ямар нэгэн шалтгаан нотлохоо байхгүй. Тэгвэл тохиолдол байж болох уу? Бид үнэхээр азтай нөхдүүд гэж юу? Үгүй. Тийм нарийн тохируулга тохиолдлоор бий болох магадлал үгүй юм. Энэ тайлбарыг амьд байлгах үүднээс зарим хүн эмпирик шинжлэх ухаанаас хальж таамаглах арга хэрэглэж эхэлсэн. Түүнийг мулт ертөнц гэж нэрлэдэг. Тэд ертөнц үүсгэх хөдөлгөөрийг дүрслэн боддог. Хөдөлгөөр маш олон төрлийн ертөнцийг үүсгэсэн болохоор амьдрал тэтгэх ертөнц яваандаа гарч ирэх ёстой байсан гэж үздэг. Гэхдээ энэ мулт ертөнц буйг харуулсан ямар ч шинжлэх ухааны нотлогоо байхгүй. Энэ нь нээн олдохгүй, ажиглагдахгүй, хэмжигдэхгүй, нотлогдохгүй. ертөнц бүтээх хөдөлгүүр нь өөрөө бас нарийн тохируулгыг шаардна. Нөгөө тэгвэр жижиг бүтцийн жижиг хэсгүүд нь том бүтцээс хамаагүй магадлалтай юм. Тэгэхээр хамгийн магадлалтай ажиглагдах ертөнц бол жижигхэн байх бөгөөд энгийн ажиглагчтай байх ёстой. Гэтэл бидний ажиглаж буй зүйл бол бидний бодсон шиг биш. Харин ч асар гудам, гайхалтай цогц, хэдэн тэрбум ажиглагчтай ертөнц юм.
Хэдийгээр боломжгүйч мулж ертөнц байлаа гэхэд энэ нь нарийн тохируулгыг тайлбарлаж чадахгүй юм. Зайлшгүй болон тохиолдол гэсэн тайлбаруудын үнэмшимгүй байдлаас болоод ертөнц ийм нарийн тохируулах тайгийн хамгийн сайн тайлбар нь ийм дизайнтай байсан гэсэн тайлбар болж байх шиг байна. Бодит байдлыг эрүүл ухаанаар харж тайлбарлавал супер ухаантан физикээр зугаацсан нааджээ. Байгальд сохор азийн тухай яриад байх зүйл байхгүй. Бодит байдлаас тооцоолж гаргасан тоонууд энэ асуудлыг эргэлзээгүйгээр ингэж дүгнэхүйц болгосон гэж харагдаж байна. Энэ бүхний цаана ямар нэгэн зүйл болоод байна гэсэн хүчтэй нотлогоо байна. Хэн нэгэн байгалийн тоонуудыг нарийн тохируулж ертөнцийг бүтээсэн юм шиг. Дизайнтай гэсэн сэтгэгдэлтэй байна. Бурхны сүр жавхлан тэнгэрт тунхаглаж мутрынх нурыг окторгүй хүүрнэн. Өдрөөс өдөрт өгүүлж ярина, шөнөөс шүнд мэдлэгийг тунхаглана. Дуулал 119:1-2